Зохиолч Галсанбалдангийн ловор. Ловор зохиолч нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Мэнд хэмээх газар 1937 онд төржээ. Тэрээр улсын багшийн дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын багшийн ангийг төгссөн бөгөөд 1960-аад оноос эхлэн уран зохиол туурвиж эхэлжээ. Түүний Бачт гэрээний баларсан түүх, Яргуй, Шидэт анги, Жимсний хаяг, Нэрээ хилдэг шууд, Үгсийн албан, Хамгийн үнэтэй бэлэг, Миний цагаан толгой, Амьтны арин шин зэрэг ном бүтээлүүд хэвлэгдэж байжээ. Энэ удаад та бүхэндээ онцгой таалцсан нь богино өгүүлгийг хүргэж байна. Сандаг Дондог хоёр хичээлээсээ ирээд даалгавраа хийж суув. Ээж нь гадагш гарахдаа "За миний хоёр хүү, хичээлээд давтаад томоотой сууж байгаарэ. Гэрээ битгий сандаагаарэ. Аав чинь өнөөдөр ирэн шүү" гэж хэлтэл Сандаг "Ураа, аав ирхэн" гэж хашгиран алга ташхад Дондог сэртхийн "Ээж явах нь ураа, баяртай" гэж доороо цовхчин хоцров. Аав нь бригадын дарга болохоор гэртээ ховор үзэгдэнэ. Отор нүүдэл, сайлсуу, ноос ус, өвс тэжээл энтер ажиллаар малчтын суур нэгдлийн төв, аймаг орхон цөөнгүй. Өнжин хонон яваад аавыгаа ирэхэд Сандаг Дондог хоёрт ярих сонин зөндөө байдаг. Сандаг зарлагын бюро сүлдэх гэж байж эхт нь мөргүүлэх алдсан. Дондог үзүүрсгэн дээл эргүүлж нөмрөөд гадуур гүйж айлын моримал үргэн алдуулж хөөсөн. Юр альныг тэр гэхв. Нэг удаа энэ мэтээр дүрсгүйдсэн хоёр хүүгээ аав нь хашраах гэж баруун зүүн талд буруу харуулan хагас цаг хэр зогсооч итгэжээ. Тэр хоёр аавын үгнээс гаж гарахгүй, эргэж харах ирэхгүй, хоорондоо ярьж тоглож болохгүй. Ханын үдээс ширтэж хөдөлгөөнгүй зогсох ямар уйтгартай гэж санана. Түүнээс хойш тэр хоёр ямар нэгэн хэрүүл уруул болоход хүрвэл ааваасаа нуун. Гэсэн ч аавыгаа эзгүүд тэд зоргоороо маргаж, бас ч хор шараа маажилсаж, гар зөрүүлсэж дуусах нь цөөнгүй. Өнөөдөр аав ирнэ гэж тэр хоёр анхандаа их л томоотой байв. Сандаг математикийн даалгавраа хийх гэж 13-гаа гозойлгон байн тоолно. Дондог самууруулахгүй болохоор аятайхан л байв. Дондог цэвэр бичиж сур гэж багшийнхаа бичсэн үгийг дуурайлган хуулна. Сандаг гар хөдлөхгүй таатайхан л байв. Гэвч гадаа хүмүүс ярилцах, моримал тургах бүрд "Аав, аав" гэж хашгиран номоо хаангууд хамхиж сүнхэндээ хийхэд Сандагч "Зүйтэй, амралт" гэж түүнээс дутуугүй дуу шуу тавин дэмжив. Тэгээд Дондог "Одоо юу хийх вэ?" гэж түр чимээгүй сууснаа. "Хоёулаа тоглоё тэх үү" гэв. "Яаж тоглох вэ?" "Барилдъя." "Хүгүй болохгүй. Ээж гэрээ битий сандаагаараа гэсэн." "Харин онцгой таалцъя" гэтэл Дондог "Тгий" гэж урайлахын дэмжив. "За тоолъё. Хэн эхлэх вэ? Хэлж бай. Хэнчи мэнчи анчи банчи над таарлаа. Би 1-дүгээрт" гэж Сандгийг гараа оргиход Дондогч тосгуулан "Би 2-дугаарт" гэж хашгирав. Эгч дүү хоёр энэ чадсуухан гэж Сандгийг эхэлтэл Дондог шүүрэн авч "Ах дүү хоёр авиадлахын гэж чи бид хоёр шиг гэрийн хаалгаа" гэдэд орхноо таачхав. "Худлаа. Чи бид хоёр чацуу юм уу? Би чамаас өндөр" гэж Сандаг мэлзв. "Үгүй адилхан" гэж Дондог зүтгэв. "Тэгвэл онцгой таахаа боллоо" гэж Сандаг тонив. Сандаг Дондог хоёр уулна ихэр. Сандаг төрүүлж төрсөн болохоор Дондогт ахархнаа. Дондог Сандагаас дүү биш гэж мөчөөрхөн. Тэр хоёр энэ жил сургуульд оржээ. Харин яагаад ч юм аав ээж хоёр нь тэр хоёрыг нэг ангид оруулсангүй. Тэгээд хуйлаа хэсэг зур дуугүй сууснаа хин хүнгүй уйдав. Хоёр онцгой мэдэхгүй бол худалдан шүү тэгхүү гэж Сандгийг эхэлж ам нэхэд Дондог шууд "Тгий. Одоо миний ээлж. Хойноос ирсэн хомбоо хой, хоёр чихэн дэлдээхэ. Тэр юу вэ?" гэж нэг амсгайгаар урсгав. "Хүй дутуу байна. Туулаа. Туух нуруунд тугдаахай. Тугал сүүл нь гоодоохой гэдэг шүү дээ" гэж Сандаг засаад "Одоо миний ээлж. Иддэггүй байтлаа их гэдстэй. Явдаггүй байтлаа дөрвөн хөлтэй. Тэр юу вэ?" гэж сүргүүлэн дуржигнуулав. "Амьтай юм уу, амьгүй юм уу?" гэж Дондог лавлав. "Амьгүй." "За байц. Юу байх вэ?" "Чи удаж байна штэ. Нэг онцгой мэдсэнгүй" гэж Сандгийг эрхүү хуруугаа дарахад "Үгүй нэг онцгой чи 3 минут бодно" гэж Дондог ширээний цаг харан хэлв. "Үгүй 3 минут удна. 1 минут болно" гэж Сандаг зөрөв.
Тэгээд дондог духан дээрээ 2-3-аараа тогшин хэн чи, мэн чи, баан чи, аан чи туслаарай гэж шивгэнстэй хэсэг зур чимээг хүн бодов. Сандаг цагаа харж 25 секунд үлдлээ гэж баярлан хашгирав. Дондог санаж трактор гэв. Биш. Трактор явдаг шүү дээ. Мөн Сүхэ ахын трактор хөдөлдөггүй шүү дээ. Бишээ чи мэдсэнгүй. Мөн тэгвэл чи хар Сүхэ ахын трактор одоо ч гаднаа байгаа гэж гарахыг завдан дондгийг өндөрлцөхөд сандаг. Бишээ шүүгээ гэж манай ангийн багш хэлж өгсөн юм. Ингээд маргаан түр намдав. Гэвч сандаг онцгой таагаагүй олисэн сохрыг худалдлаа. Хар нохой хаанаас бор нохой богтсноос. Дондог түүний дууг дарах гэж бараг л хашгирав. Болоогүй. Би онцгой хэлэн шүү дээ. Чамаас жаахан байж чамайг гөргөд тавьчих нь тэр юу вэ гэж өгөөлөв. Худлаа. Тийм онцгой байхгүй. Чи өөрөө зохиож байна. Яаж надаас жаахан юм чи намайг өргөх юм? Худлаа чи намайг өргөж даахгүй шүү дээ. Гэсэндээ дондгийн хор шарах хөдлөө ч юм уу, чадлаа тэнцэх гэсэн ч юм уу шууд л 2 хөлийг хамаад авав. Сандаг сандарч савж очихдоо ширээний бүтээлгнээс татчихжээ. Ширээн дээр хураалгаастай номд шалаар нэг пижигнэн онов. Сандаг твдэж босох гэтэл дондог зуураастай өндөж чадсангүй. Сандаг самбаа гаргаж холборон хөрвөөтөл гарт нэг ноотийн таарсанд харвал бэх байжээ. Гар нь нээлттэй будагдсан бай. Хүү дондоо аавын бихтэй савыг асгачихжээ гэж сандгийг хэлтэл сайн нэг юм дуртай дургуй салав. Сандаг бэхэнд халтайсан дондгийн хацрыг хараад өөрийн ирэхгүй инээд алдав. Дондог сандгийн сал байдлаа урагцсан өмдийг загаад тас хөхрөв. Тэгтэл хаалга онгосхийн хүн орж ирсэн аав ээж хоёр нь байлаа. Сандаг дондог хоёр сандран хувцаа гөмөр болон зогсов.